Ер нь эрүүл мэндийн яам дангаараа байх юм бол заавал мэрэгжлийн хүн байдیں۔ Энэ салбарын онцлог юм. За Батчуур гэдэг хүн очлоо гэж бодоход одоо тэндээс чинь баахан хүмүүсээс юм асуун штэ. Юу болох вэ? Яах вэ? Би яах вэ? Одоо энэ яадын гэл ингээд хүмүүс суугаад нөгөөдөл нь зөвлөд юм уу, бурууч зөвлөд юм уу? Тэгэл хүнд итгэхгүй, өөрөө мэдэхгүй ийм л байдалтай байна штэ. Тийм учраас цаг алдна чинь тий. За яах вэ зүгээр зарим хүмүүс ярьдаг юм байна лээ. Эмч сайдууд байгаад юу бүтсэн гэдэг. Гэхдээ тэгэл хүнээсээ л болдог байхгүй. Юмаа ойлгодог, мэддэг эмч хүн, зоригтой эмч хүн байх юм бол энэ эрүүл мэндийн салбарыг чинь өөдөн татаад өгнө шүү дээ. Тэр ерөнхий сайдаа ойлгуулад яриад энэ чинь ийм юм хийх ёстой. Эрүүл мэндийг ингэж хамгаална, эмнэлгүүдээ ингэж тоног төхөөрөмжтэй болгоно. Тиймээс ер нь чинь нэг тийм хэцүү асуудал биш шүү дээ. Боловсон хүчнээ бэлтгээд, эмч нараа сайн бэлтгээд одоо байр байшингийн сайн хангаад тоног төхөөрөмжөөр хангаад өгчүүд монголчууд хөл дээрээ эрүүл мэндийн салбар босч чадна шүү дээ. Тиймээс энийг зүгээр гаргуунд нь хаяад одоо ингээд мэрэгжлийн бос хүн тавьж ийн гэдэг чинь цаг алдаж ийн л гэсэн үг. Эрүүл мэндийн салбарыг анхаарахгүй байх гэсэн үг. Гаргуунд нь хаяж ийн гэсэн үг. Ер нь одоо эрүүл мэндийн яам дангаараа байх юм бол дандаа эмч сайд байдаг. Бүр одоо Германд ч тэр, Америкт ч тэр, Японд ч тэр. Хаяа нэг одоо эрүүл мэндийн яам ч нэг нийгмийн хамгаалалч юм хөдөлмөр өнтертэй нийлцсэн байдаг байхгүй юу? Тийм үед цөөхөн хувь нэг 10%, 20% нь эмч биш хүн байдаг. Түүнээс ер нь л эрүүл мэндэнд давамгаалаад одоо дандаа л эмч сайдуд байдаг юм дөө. Одоо энэ тентхийн ингээд нөгөө сайд майд болчиход хуралд очиход дан эрүүл мэндийн яамны одоо сайдууд нь ихэнх одоо эмчнэр байдаг. Хаяа ганц нэг эмч биш хүн тааралдан тэгэхээр ягаад та эмч биш юм гэхэд гойхон манайх нөгөө нийгмийн хамгаалалттай хамтарсан болохоор хаяада нэг юм эмч биш хүн гарчаад байдаг юм аа гэдэг. Баруунд ч бас нийгмийн хамгаалал өндөр шүү дээ. Тийм болохоор тиймэрхүү л байдаг юм. Ерөнхий сайдын хувьд бол яг сайн менежерийн салбарт хэрэгтэй юм байна гэж харж байна шүү дээ. Тийм сайн менежер гэж ер нь магадгүй байж болох юм те. Тэгэхдээ л ер нь би эрүүл мэндийн салбарыг л ярьж байна. Энэ бол дандаа л эмч хүн байдаг салбар шүү те. Тэгээд яг эмч хүн очиод мэдээж одоо юугаач мэдэхгүй шүү дээ энэ салбарт чинь тийм биз? Юу ч мэдэхгүй юм чинь баахан хүнээс асуугаал тэгэл одоо нэг зөвлөх мөвлөх гэдэг баахан нэг чадахгүй юмнууд нь тэгэл хуучин арга барилтай зориггүй юмаа хийж чадахгүй хүмүүс чинь тэгэл цаг л алдсан шүү дээ. Юмаа мэддэг чаддаг зоригтой хүн бол ядахтаа ерөнхий сайд дээр ороод ийм хөтөлбөр хэрэгжүүл, ийм хөрөнгө оруулалт хий, ийм юмыг сайжруулъя гэж шууд өөрөө ярих байхгүй юу? Тийм биз дээ. Тийм юм ярьж чадахгүй шүү дээ. Тэр үл юугаач мэдэхгүй байгаа хүн чинь. Өмнө нь бол одоо нэг Ганди гэдэг нэг юу байлаа, сэтгүүлч байлаа. Тэ дараа нь одоо хинч үлээ, ламба гэдэг нэг бас багш ч үлээ байлаа. Тэ энэ эрүүл мэндийн салбараар чинь бүр ингээд гаргуунд нь гаргаад тоглоод байгаа байхгүй юу. Тэ би бас эмч хүний хувьд, сайд байсны хувьд харамсаад байгаа байхгүй юу. Монголчуудын эрүүл мэндээр тоглож дуусахгүй юм даа гэдэг.